Хамаг хөлс пастагаа хатгалтай. 2 цаг гарan алхаж танаа идлээ. Хөдөө явах юм юм байсан. Хөл маань ийм болжээ. Хөрс нь ийм бор хөрстэй болчдөг. Одоо хангай маркийн гэх юм уу? 500,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа хэлсэн туршлагаас оваалцъя. Зя унтчаад босоод ирсэн. Гайхалтай майхан луу бараг 10 шумуул гарч ирсэн. Би унтахаас өмнө бүгдийг алчаад унтсан бохгүй гэсэн чинь өглөө миний майхан надтай хамт 3 шумуус ирж ивэл яг хөө нийт бараг 10 удаа хаазуулсан. Хамт байсан хүмүүс маань болохоор явчлаа, хажууд байсан хүмүүс маань тэгээ надад хөөрхөн өглөөний сэндвич хийж өгсөн ч гэж нэг бэлтгэсэн сэндвич байсан. Тэгээд тэрийг надад чи юм уу мэдэж ууж байгаа мó гэд өгсөн. Тэрийг нь идсэн. Тэгээд өөртөөс нэг бас нэг жаалжуул юмнуудаас идэл. Тэгэл ийм жоох устдаа үлдчихэл байж байна. Суурин газар олоод ус автал ер нь л хангалттай хаа. Ойролцоогоор нэг 500 мг ус байна. Гадаа нэг иймэрхүү байна. Майхан доторх хоёр нь ихэнхийг нь хураачсан. Тэгээд одоо нэг мэрс зүйл цүнхнээсээ зүгээ тэгээ майхан авраагаал болж байна да. Нэлээд царай алдаж байгаа хаа би бол. Тэг ус тааруул нэг нүрээ угаачаал нарны зүтгэрхэл чийшүүлж зүтгэрхэл шүтээ бол алдахгүй гачиж байгаа. Тэгээд сахал махал нэлээ ургаад болдгоо. Тэгээд сахлаа утга авчи гэж мартаад дэлгүүр орохоор. Тэгээ хомсны утгаар ингээ бахаа авчил. Биш нэг сүхтэй сахалтай юм биш болохоор. Тэгээ одоо ингээ харах нэ. Яг энэ халуун наранд юу бодож сууж байгаа вэ гэсэн чинь хүн ер нь зоригтой байх амар чухал байд юм байна л гэдгийг анзарч байна. Одоо жишээ нь би ингээд явц дундаа бол зөндөө шантарч байгаа байхгүй юу? Амар новшин санагдаж байгаа зүйлүүд бол зөндөө байгаа зэрэг. Тэгээ зорилго нь юу вэ гэсэн чинь за би ямар ч гэсэн баян үлгий гэдэг аймгийг ер нь бол нэлээд сайн үзнэ гэсэн зорилго тавьсан байгаа. Тэгээд тэр зорилгынхон төлөө ингээд няцалтгүй яваад байж болоод байгаа байхгүй юу? Яг тэр зорилгынхон ард гарчаад дараа нь би ямар зорилго тавихыг бол мэдэхгүй. Гэхдээ яг амьдралд ч гэсэн яг ижилхэн санагдаад байгаа байхгүй юу? Би яг одоогийн байдлаар бол амар lost байгаад байдаг. Гэхдээ надад харцсан цэг байгаа. Би тэр цэг рүүгээ ямар ч эргэлзээгүйгээр зүтгээд байгаа байхгүй. Амьдралд ч гэсэн би нэг зорилго тавьчих юм бол өнөөдөр маргааштай ойрын хугацаанд хэцүү байсан ч гэсэн тэрнийгээ төлөө зохицолтгүй тэмүүлэх амтын юм болоо гэж би хүнийг бодлоо. Угаасаа зорилготой байх нь чухал гэж зөндөл яригддаг. Тэгээд яг биеэрээ илүү ойлгож байгаа нь энэ удаа юм уу? За майхан авраа да. За майхан авраахаас өмнө нэг юм харуулна. Гэрээсээ гараад юу нэг ингэж борлсон байна. Камер хэрэгж явал хөдөө явах юм юм байсан. Хөл маань ийм болжээ. Энэ талаас илүү сайн харагдаж магадгүй. Ер нь л гармаа ч гэсэн ер нь ялгаагүй. Ийм амар болчихсон. Тэгэхээр нүүр маань л угаасаа ойлгомжтой байл үү. Яг явхад бэлэн болсон. Тэгэд энэ аваар хогнуудаа түүлээ би. Арай л хог гаргаж байгаа зү. Одоо л тамхины иш бүрийн хүртэл болсон. Тэгээд ийм хог гарлаа. Янз бүрийн юмнууд. Ойролцоогоор 30 орчим тамхины ишийн аваарч төс. Тэгээд зөвхөн энэ аваас ингэж гарч байгаа юм чи тэр доошоо яваад. Тэгээд зөвхөн тэр авийг л харлаа. Дээшээ явах юм бол бүр дуусаж
Тэгээ голын ишөө бас ил хогнуудыг аваад зарим нь тэгээд бааш ширстэй цэцлэдэг байгаадах юм. Тэгээд гараараа үрхээс шижиглээд орхичихлоо. Зэ хөдөлнө. Зэ бүр амар нартай, амар салхитай байна. Салхи төрөөд алхаж байгаа болохоор нэлээд хэцүү болох гэж шүү. Машины урсгал бүр маш цөөрчтэй байна. Тэгээ хэдхэн л машин явж байна тэгээд. Одоо ингэ харангууд ямар ч машин байхгүй. Нөгөө талаас ирж байгаа машин ч байхгүй. Тэгэл ингээд л алхаад байна да. Машин зөрөхөр нь. Машин олтон дөө. Тэгээд андаа ингээд нэг манифестыг явуулдаг шүү дээ. Угаасаа машин олтно гэл. Тэгээд олд юм да. Одоо ч гэсэн олтно. Тэгтээ. Сүрлэг том уулнууд. Наанан тимэн үдэлжээл. Тимээ чи үн чийл амт юм биш үү? Тэг хөдөлгөөн зүгээр slow motion төхөө. Тэгээл нэг өвсөдөө дээшг нэг харчаал, зажлал. Тэгэл асыг ширтэл. Аха. Одоо хүүсийн номерыг нэг гаргаж байна. Зүг. Залгаагийн та яаж мэдчихэв? Залгаагийн та яаж мэдчихэв? Замаа хилийн ийшээгээ хилийн зурус байдаг гэсэн дээр юм. Аха. Одоо ийшээгээ баяуулыг болдог. Дандаа баяуул айл дээрээс. Зүг. Ийшээ надад хоолтой шаргаа. Аха. Тэр чинь бас өөр хичнээн нэг аймаг ч гэсэн сум чинь хилийн зурустай шүү дээ. Зүг. Үнээс зүгээр тэр нохоо бас юм. Аха. Одоо яг тэр бас хамбарын дээдлээ харахад султан хайрга харагдаж байгаа шүү дээ. Султан хайрга. Аль. Одоо тэр тэнгэр уул харагдаж байна. За. Тэгээд дотор одоо султан уул харагдаж байна. Харагдаж шүү дээ. Тэр нэг жоохон цас дарцсан уу? Султан. Тэр яг л султан. Зүг. Одоо ч хоёлаа хүүсийн говроо ороод ирсэн үү тэгээд? Хүүсийн говроо ороод ирсэн. За. Сая энэ одоо тэр нэг айл байсан шүү дээ. Тэрний цаатаар удаан тэгээ жоохон ямаатай байлоо. Тэр чинь одоо үндсэндээ удаан тэг гэж хатсан. Тэгээд хаашаа хүүсийн говроо гадлаа. Аймгийн яг төвөр. Зүг. Тэгээ шаргалдуур олдогдсон чи бягаас маш ороод ирсэн. Аха. Тэр чинь За ямартайч нэг ахад 40 км орчим газар дайгдлаа. Тэгээс соосныхоос ганц хоёр зүйл бол мэдэж авлаа. Тэр нь юу вэ гэсэн чинь одоо би хүүсийн говь гэдэг говьд нь явж байна. Саяны машин суугаас өмнө болохоор шаргын говь гэж хоёр тустай говь байдаг юм байна. Тэгээд ялгаа нь юу вэ гэсэн чинь за хүүсийн говь руугаа ийм ургамал нь өөр болчт юм байна. Энэ бас сая шаргын говьд хараагүй ургамал гэж байгаа байхгүй юу? Тэгчээд өөр нэг онцлог нь юу вэ гэсэн чинь хөрс нь ийм бор хөрстэй болчдөг. Одоо хангай маркинг гэх юм уу? За тэгээд шаргын говь болохоор ер нь илүү эсрэг хөрстэй. Тийм байдаг юм байна. Тэгээ илүү халдаг гэж байна. Одоо энэ чи миний ирсэн байгаа хүүсийн говь нь арай л гайгүй халнаа. Саяны миний байсан газар нь болохоор хөрсөн дээрээ бараг 50 градус хүртэл халдаг гэж ярьж байна. Тэгээд тийшээ явах тусмаа ер нь агаар нь дайжгүй болно гэж найдаж байна. Тийшээгээ миний ирсэн газар бол агаарын даралт амар өндөр. Тийм болохоор би хаас үлдээ жоохон тавгуурхэд идгээл гэж. Энэ чиглэл рүү явж байгаа машин ерөөсөө байхгүй. Тийм одоо худаг юм уу юу юм? Малнууд сууж байна. Тэнд нэг айл нүүж ах шиг байна. Гэрээ болж байна. Тэгээ ингээд энэ камер дээр бол сайн харагдахгүй байж магадгүй. Тэр нь юу вэ гэсэн чинь үнэхээр зэрэглээ гэж зүйл байдаг юм байна.
Яг зэрэглээ гэдэг нь яг юу гэдгийг бол мэдэхгүй байна. Гэхдээ ингээд яг ингээд хол руу алс руу ширтэнгууд тийм. За би энийг тайлбарлаж чадахгүй юм байна. Нэг ийм машин дагцсан. Портер. Хоёр ах хүү явж байна. Тэгээд баян үлгээ орж явж байгаа гэж байна. Баян үлгээ хүртэл гуруулаа явж исэн юм биш үү? Энэ нэг нөхрийг ачицсан. Хорглоод нь ингээ унтсан. Тийм ээ. Ямар зорилготой авч явж байгаа юм болц. Зяг шиг ингээд сүнхээ ишгээд тавьсан. Тэгээд урдлын суудалтай ингээд гуруулаа суугаад явж байна. Манай хоёр ах тэгэхээр за тийшээ шууд тэгээд суучихдаг юм байна. За тэр ч явах. Энэ юмаа чанга ингэж түр саатж байна. Зам бол сайхан юм байна. Тэгэл явж байна да. Өнөөдөр ховд дээр очиж ховдын гол дээр нь хонно. Их том гол байдаг сурагтай. Тэгээд цаашаа өвн ховд аймгаар нэлийн гой газрууд үзчихвэл. Хорхон сараа толгийн юу хөтөл хийгээд мордорэ хоний газар чинь хэцүү зам хомин бие газар чинь хэцүү зам хомин бие хичээгээрээ хоёр ахтай явсаар хагаад нэлээ олон километр явчлаа шүү. Тэгээ ховд руу ороод ирсэн ямар ч ховд руу одоо ишиг нэг 50-60 ороод яваал орлоо. 50-60 ч хүрэхгүй байж магадгүй. Тэгээд чи биз гал боосон чинь чи хар ус нуур гэж байна. Тэгээ хар ус нуур руу явах уу яах уу? Эндээс би алах бол барах болов гэж бодвол гайхаал гэж лээ. Өгөнж эндээс харахад тест янзын л харагдаад байна. Янзын сайхан нуур. Мөнзөөстө маш зоригтой шийдвэр хийсэн. Дэшээ ойролцоогоор нэг сая Google Map дээр нэг 20 км гэж зааж байна. Тэгээд арайч 20 км алахгүйгээр хөлөөрөө яваад очих гэсэн шийдвэрийгээд хоёр ахаас салаад тэгээд ингээ алхаж байна. Уунч тэр цаана харагдаад байна л да. Тэгтээ ингээ харагдаж байгаа нь кемплэх боломжгүй л газар байд юм шиг байна. Тэгээд одоо би ингэж явж байгаад зүүн ирэх юм шиг байгаа. Тэгээд энэ хөрч барыг машин явна ч гэж байхгүй юм байна л да. Тэгээ ус хангалттай байгаа. Надад ойролцоогоор нэг 3 литр орчим ус байна. Тэгээд өнөө маргааштай хангалттай идэх зүйлс байгаа учраас ишгээ яваад үзье гэсэн. Ингэж шийдлээ. Саяны тэгээ машинд бүр жолоо молоо барьлаа шүү дээ. Анх бүр ядраад нүдэн үтс юм уу яасан. Ядраа тэгээд замаасаа эсрэг урсгал руу орж мороод замаасаа гарч шороолоо дугуугаа оруулж моролоод харин би барих өгсөж өө тэг гээд дуртай.
Тэгээ барай явдсан чинь хоёр ах унтаад өгдөө ойлоо. Баар 2 цаг ганцаараа машин жолоо явж байгаа шүү дээ. Зэ алхасаар л байна. Яаж яг 50 алхачих боломж байхгүй. Гүрвэлнүүд нь наагар цааргүй үлдэд. Нуур нь харагдаад байгаа юм ээ. Ойртдгүү дээ. Би бол хөдөлсөн цэгээсээ бол бүр олдчихлаа. Бүр тэр цаана машин замаар өгдөж байна. Нэлээ алхацсан. Зөө жоохон амраад байж ин да. Тэгээд өчигдөр бас шумуулнаас арай л бариулчих. Тэр майхлаа одоо шумуул яаж орж ирсэн юм бэ? Би гайхаад их. Уг нь ерөөсөө амтаа орж ирэх боломжгүй битүүл гэж ойлгож би майхнаа. Тэгээ одоо ингээд харуулах юм бол харагдаж байгаа бол юу шаруулт юм. Ингээд хүнийг гар. Тэгээ хөл мөл ингээд битүү. Тэгээ сая нэг машин зурж ийн надтай. Ямар тач тэр нуурын эрэг хүртэл миний ирсэн газраас нийт 9 км гэдэг гэж. Тэгэхээр би замынхаа ойролцоогны талыг нь бол туулсан юм. Тэгээд надад юм хөрхөн кола өгч. Ямар ширүү явдаг дураагүй ирэхээс өмнө олдд юм. Шороо усадах. Зэ алхан да. Дайжгүй амарчлаа ямартаж. Юм мэдэж идээд авлаа. Зэ станы тамаа цайж байна. Хөлийн тавхаа бараг цэврүүт чинь байж байна. Яагаад вэ гэсэн чинь одоо л хөрсөн юм болж байгаа болохоос биш. Тэрэнгүүр битүү илсэрхэг тэгээ айгаа сул хайрга ихтэй. Тэгээ нэг алхахад би засмал зам дээр ч юм алхаж ийсэн бол хамаагүй бага энерги зарцуулахаар байгаа байхгүй. Хамаг хөлс бастайгаа хатгалтай. Хөлстэйг л хатгалсан юм байна. Sorry. Харагдаал тэгээд алхаалах тэгээд явгаа алхсан юу? Цүнхгүй явгаа алхсан ч юу чанга газар байна. Зэ алхаад идэг бардгуу дээ. Яа идэж. Нар жаргах. Төхөөд идэг. Би очоолонд ээж. Амармарх. Уг нь жойр харагдаад. Яадаг ч гэсэн тэгэл алхан да. Бис дундаа одоо 2 дахь амралт. Одоогоос тасралтгүй цаг 30 минут алхсан байна шүү дээ. Цаг 30 минут алхаад байна. Юу болох нь өнөөдөрт одоо тэгэд. Зяг ямартаач нуурн дээрээ ирсэн. Нэх их хүн ихтэй бол биш вэ. Ганц 2 хүмүүс л байж байна. Сайхан томол нуур байдаг юм байна. Хар ус нуур гэж. Энэ нэг нуурыг үзэх гэж нэрээ. 2 цаг гарan алхаж тамаа идлээ. Алхаж явах замдаа 3-4 чудаа шумууланд хазууллаа. Яа яах сүлжээ байхгүй. За энэ бол окей, үнэхээр гоё вьютай байгаа байхгүй юу? Дээш ингээ хараад майхнаа барихад бол ганц асуудал нь юу гэж зүгээр л одоо ингээ харуул баг миний хөлн дээр шумуул байгаад бүр маш их шумуултай. Бүр үнэхээр их шумуултай. Бүр гайхалтай. Тэр шумуулыг идэж бэрдэг сон гэж юмтан байдаг да. Тэр юмтан чи зүгээр ширхэгч байхгүй. Зүгээр л шумуулнууд зүгээр л хаасайг. Йоо. Ингээд хүртэл хазуулсан байна. Энэний завсраас энэ хүртэл хазуулсан. Тэгэл хөл мүлээ ингээ харах юм бол амар байна. Стэм шигтэй байна да. Яг саяны хар ус нуураас хүрээд ирлээ. Ховд чиглэл рүүгээ. Засмал зам руугаа гараад тэгээд хор яваад ховд руу ороод ирд юм байна. Ховд хот гэж нэртэй юм.
Тэгээ яагаад хүрээд ирсэн бэ гэсэн чинь саяны хар ус нуур дээр хонох юм бол ерөөсөө шумуулан зүгээр аимшигтэй заяа. Би зүгээр 5 минут 10 минут байгаад би зүгээр 20 дуудаа хазалчлаа гэлээ. Тэгээд шумуулнууд нь амар том тэгээд бүр дийлдэхгүй болон шумуултай болохоор энэ хүмүүс бас намайг наашаа авчирсан хүмүүс болохоор хонох гэж ирээд тэгээд бас нөгөө нэг амар шумуултай учраас буцаж байгаа хүмүүс байгаа. Аршаан байд юм байна. Тэгээ нөө дуусж байгаа усаа ямартайч дүүргээд байгаа да. Гар мар маань ер нь амар л бүлмөл бол бүр гайхалтай. Тэгээ бүр маш их ядарч байна. Энэ хүмүүс одоо намайг явах уугүй юу гэд асуухгүйгээр хүрээд ирсэн. Тэгээд тэгээ бас говь алтан айлгаж таарсан. Тэгээ ямар ч тааш өнөөдөр нэг газар олоод хонох байхаа. Аршаан руу ноцсон сонирхолтой. Ийм аршаан байдаг юм байна. Таа ч ихтэй лот савтай явж байгаа юм шүү тий. Зэ ховдод стил явсаар байна. Нөгөө хамт хар ус нуураас ирсэн хүмүүсээс салчлаа. Тэгээд яагаад салчихваа гэсэн чинь миний хонох гэж байгаа газар надад таалагдсан газар нь тэднэрт таалагдаагүй, тэдний явж байгаа газар нь надад таалагдаагүй. Бас маш хол санагдсан учраас би өөрийнхөө лөө өнөөдөр бүр маш их ядарлаа. Дэндүү их ядарлаа. Өдөр 10 км гэсэн чи би үжээ 10 км газар алхацсан байлээ тэхүү. Үнэхээр хоол юм байлээ. Тэгээ ялангуяа энэ цүнхтэй бол. Тэгээ миний хөлний тавхан дээр цэврүү өсөрцөн. Тэр цэврүү маань одоо юу болж байгаа бол гайхаал байна. Өвдөөл байна амартаж алхах хүрт. Тэгээд маргааш өнөөдөртөө ээж онцоод дайжгүй сайхан байвал маргааш татс ер нь бол энэ чихнээ тэр чигтээ амарна. Тэгээ ганц сонирхолтой зүйл мэдэж авсан нь одоо энэ чинь ингээ битүү ингээ гэрнүүд байгаа заяа. Битүү гэрнүүд. Тэгээ яадаг вэ гэсэн чинь ховдынх ингээ өөртөө нэг гэрээр ингээ барьцдаг. Тэгээд зундаа ирж зослонд гарч байгаа нөхцөл байдал нь одоо юу гэдэг байдал нь юм гэж байна. Одоо энэ ч тэгээд майхна бариад хоолундаа ээж идээд баг хоолунд ээж идэх тэнхээ надад байна. Нүрэ мач байгаа хэрэг тэгээ байхгүй байгаа гэх шиг байна. Тэр чигтээ унтна. Маргааш л нэрээ шиг юм байна.